Сайн бацхан өрхөм үзэгчтэй тансаг урлаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид өнөөдрийн дугаартаа Армени хөгжмийн зохиолч Хачатуряны Спартак бүжгэн жүжигийн талаар төлөвлөх болно. Спартак бүжгэн жүжигийн цомлыг Волков зохиолч Рафаэлогийн Спартак зохиолоос сэдвлэн бичсэн бол хөгжмийг хөгжмийн зохиолч Хачатурян бичиж балетмейстер Григорьевич дэглэн тавьжээ. Уг балетын анхны тоглолт 1968 оны 4-р сарын 9-нд Оросын Большой театрт тоглогдсон байна. Хачатуряны Спартак балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэг ялангуяа жүжиглэлтийг нарийн шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусад балетаас ялгардаг юм а. Спартак бүжгэн жүжиг маань Ромын эзэнт гүрний үеийн байлдан дагуултын үеийн тухай маш том бүтээл. Түүхэн ач холбогдолтой, түүхэн баримт гэдэг утгаараа бол маш их кино урлагаар болон Спартак гэдэг алдарт зохиолоороо хүртэл дэлхийд нэлээд нэр хүндтэй байдаг. Спартак бүжгэн жүжигийн тухайд бол 1960-ад оны үед бол анх энэ сэдвүүд төрөөд энэ үүгээр бүжгэн жүжиг хийя гэсэн хүмүүс сэтгэл төрсөн. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагцлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлсний жишээ бол Спартак бүжгэн жүжигийн хөгжим юм. Хөгжмийн зохиолч Хачатурян Спартак балетын хөгжмөөрөө төрийн сойрхол хүртэж байсан нь энэ бүтээлийн чанар чансааг илтгэнэ. Спартакийн хөгжмийн тухай алдарт хөгжмийн зохиолч Шостакович балетын тод, гоёмсог, олон хөгтэй аялахын чихэнд наалтцтай болох нь дарлагчдын эсрэг боолчуудын баатарлаг тэмцлийн гол сэдвээ бүдгэрүүлж магадгүй юм хэмээн юунсан юм аа. Энэ Спартак бүжгэн жүжиг бол одоо Ромын үеийн байлдан дагуултын үеийг харуулж байгаагаар нэг онцлог байгаа боловч уулын хүмүүсийн аж төрх амьдрал ахуй тэдний онцлогийг харуулсан хөгжмийн бүтээлүүд бол энд маш их шингэж өгсөн байдаг. Тэр бүжгэн жүжигийн бүхэл үзэгдлүүд ер нь чөлөөт болон боолчуудын амьдралыг маш тодорхой хөгжим нь өөр аяндаа илэрхийлээд өгчдөг бүжгэн жүжиг. Тийм учраас энэ бол Ариам Хачатуряны бол гайхамшигтай бүтээлүүдийн нэг юм аа. Хаана одоо дистаралт оруулах уу, хаана ахуй амьдралыг харуулах уу, ямар онцлог оруулах уу, ямар хөгжмийн зэмсэг оруулснараа уг амьдрал юм тодорхой болж өгөх үү гэдгийг харуулахын тулд маш их судалгаа явуулсан байгаа юм л да. Энэ мэдээж бол Хачатурян 10 орчим жил энийг бичсэн гэж ярьдгийг. Одоо 50 доноос ахуулаад ингээл багаар ингэж бичсээр байгаад 68 оны сүүл энэ 4 сард бол өөр бүх бүтээлүүд нь бэлэн болоод тэгээд 68 онд 4 сард ингээд нээлттэй хийж тоглосон. Хайр, хийсвэр сэтгэлгээний балет ноёрхож байсан үед түүхэн сэдвтэй кинодрамын шинжтэй балет тавигдсан нь тухайн үедээ ихээхэн дуйлан шууган тарж байсан гэдэг. Ром гүрний уналтын тухай өгүүлэх Спартак балет нь утга санаа, бүжигчдийн тооны харьцаа, өгүүлэмж зэргээрээ эрс шинжилтийг хийж балетын урлагийг нэгэн дэвшилд авчирсан юм а. Үзэгчдийн дунд ч их шууган, бүжгийн ертөнцид ер нь балетмейстерүүдийн хувьд ч гэсэн маш их шууган тарьсан бүжгэн жүжиг болсон. Энэ нь яагаад гэж юм гэхээр тухайн үед бол одоо бүхэл балетын жанрууд бол хайр сэтгэл, хийсвэр сэтгэлгээний юм байсан бол Спартак бүжгэн жүжиг бол түүхэн сэдвтэй кино урлагийн дайны ийм бүтээл болж өгснөөрөө шинэлэг сэтгэлгээг төрүүлж өгсөн бүжгэн жүжиг болсон юм аа. Тэр эртний Ром Грекийн үеийн түүхэнд ч гэсэн байгаа л да. Спартакийн тэмцэл бол маш их өргөн цар хүрээг хамарсан тэмцэл. Ромын одоо өмнөд хэсгийг бол тэр чигээр нь дөргиосон. Тэгэхдээ энэ бол Ромын эзэнт үеийн буурах үеийн одоо үйл явдал л да. Яг мандан бадарж явах үеих биш. Ерөнхийдөө Ромын эзэнт гүрэн бол нэг жоохон төр зуурын уналтанд орчихсон. Тухайн үед бол хүн болгон чөлөөт иргэн болж одоо боолын нийгмийг халах тийм хүсэл төрсэн үе байсан учраас энэ бол маш ширүүн тэмцэл гал болон өрнсөн. Боолчуудын сэтгэл зүрхэнд бол олон жил ингээд дарлагдсны хүчинд одоо энийг тэмцэл болон өрнүүлж чөлөөт иргэд болёо гэсэн сэтэл төрсөн. Хачатуряны Спартак балет нь 2 бүлэг 9 үзэгдэлтэй томоохон хэмжээний бүжгэн жүжиг юм а. Ромын эзэнт гүрний цэргүүд явсан газар бүртээ гайтарч, хотыг нь үнс нуран болгон, хүн ардыг нь боол болгон хувиргана. Цэргийн жанчин Красын эрх мэдэл хитэрч араатан шиг авирлана. Тэдний ээлжит нэгэн самууны үеэр Спартак Фрига 2 хагцаж байгаагаар балет эхэлнэ.
Ромын эзэнт гүрний уналтын шалтгаан юу байсныг Спартак бүжгэн жүжигээс харж болох юм а. Хизээ дуусах нь үл мэдэгдэх дарлал зовлонд амьдарч цөхөрсөн иргэд хүчээ нэгтгэн эрх чөлөөний тухай тэмцэж байгааг өгүүлдэг. Энэхүү бүжгэн жүжигээр эрх чөлөө гэгч ямар үнэтэй болохыг харуулахыг зорьсон юм. Алт мөнгө, арх дарс, зугаа цэнгэл мансуурсан Крас цус үзэж сэтгэлээ ханхаар шийджээ. Баг өмссөн хоёр месжин боолыг ордонд оруулж ирэх бөгөөд аль өрсөж нэгнийгээ хөнөөсөн нь амьдрах эрх идэх ёстой ажээ. Ам өрсөлдсөн урт тэнцэлтэйний эцэст ялж гарсан месжин боолын багийг авахд Спартак дотны нөхрөө хөнөөсөн байлаа. Тэмцэл өрнөх болсон шалтгаан нь бол одоо тэр баячуудын Красын ордонд хоёр боолыг оруулж ирээд месжин боолын тулаан хийдэг л дээ. Энэ дээр бол нүдийг боогоод одоо орчныг харагдуулахгүйгээр юм хооронд нь тэмцэл өрнүүлсэн. Энэ дээрээс Спартак бол өөрийнхөө дотны анд найзыг өөрийнхөө одоо гараар алдаг л да. Тэгээд алчгаад би ер нь яагаад энэ хүмүүстэй ийм боол те хүмүүсийн одоо баяр цэнгэл болж өөрийнхөө дотны найз анд нөхдийг ч гэсэн ингээд хороож байх хэрэгтэй юм бэ. Ер нь энэ тэмцлийг удирдах ард түмнийг босгож энэ чөлөөт амьдралыг сонгосон дээр юм а гэдэг үүднээс өөрт нь тийм гүн шарах сэтгэлийн их өөртөөгөө тэмцсэн тэмцлийн үүдэн дээрээс энэ бослого бол өрнөдөг л дөө. Их нутагтаа эрх чөлөөтэй амьдарч хайрлаж дурлахын төлөө гардах гав гинжээ таслан дарлалын эсрэг тэмцэх хэрэгтэйг Спартак ойлгоно. Энэ үйлстэй санаа нэгт нөхдөө урайлахад тэд бүгд нэгдэцгэн шоронгоос оргосноор тэдний тэмцэл эхэлнэ. Шингэх нарны туяанд их замын дэргэд цаг нөхцөн амарч байгаа малчид дээр Красын найрнаас оргож амьдсан Фригиаг ирэхэд малчид түүнийг найрсгаар өгтөж авлаа. Фригиагийн араас мөрдөж ирсэн боолын эзнийг малчид тоглоом тохуу болгон хөөж явуулах үед Спартак тэргүүтээ бослог гаргасан боолчууд хүрэлцэн ирнэ. Спартак малчдыг эрх чөлөөт амьдралынхаа төлөө нэгдэн тэмцэхийг уриалахад малчдч нэгэн дуугаар зөвшөөрнө. Ийхүү босогчдын игнээ зузаарч эрлэхийг зоригт Спартакийг өөрийн удирдагчаар өргөмжлөнө. Хоёрдугаар бүлэг бүхэлдээ Ромын эзэнт гүрний уналтын үеийг харуулна. Ромын жанжин Красын хүчин чадал хяналтыг тэмдэглэж байх зур Спартакийн цэргүүд ордныг буслан авсан тухай мэдэрнэ. Спартак гэрлэхэг боолуудын хамт ордныг эзлэн авахд Крас месжин боол Спартакийг танилаа. Ордондоо боолчуудыг тэмцэлдүүлэн нэгийг нь нөгөөгөөр нь алуулж байсан Красыг Спартак шудрах тэмцэлд дуудана. Хэрвээ Крас дийлбэл амийг нь өршөөхийг амллаа. Босогчид алан хядагчид биш шудрах тэмцэгчид юм гэдгийг энэ үйл явдлаар харуулсан юм а. Крас ялагдл хүлээхэд Спартак Красыг чадал тэнхээгүй аймхах болчихор болохыг ард түмэн үзэггээд ам хилтрүүлэн хөөж явуулна. Энэ бүхний эцэст Спартакийн тэмцэл Красыг хөнөөх биш ард түмний эрх чөлөөг олж авахд зориулагдсан болохыг харуулна. Дараагийн үзэгдлүүдэд Крас Спартак нарын цэргүүдийн тулаан өрнөнө. Эрх чөлөө хэмээх ганцхан зүйлийн төлөө ингийн ардууд хүчээ нэгтгэн тэмцэцгэн. Гэвч Эгинагийн ятгалгаар малчин ардууд түүний цэргээс салж явснаар Спартакийн цэргийн хүч сарнина. Энэ үйл явдлаар эв нэгдэл хэмээх зүйл ямар хүчтэй гэдгийг харуулсан юм а. Хамгийн сүүлийн үзэгдэл сүүлчийн тулаан. Красын дайчид Спартакийн бүлгийг бүслэн авчээ. Хүч тэнцвэргийн тулдаанд Спартакийн үнэнч нөхдүүд амьсдана. Ганцаараа үлдсэн Спартак ариун үйлсийн төлөө өвдөг сөхрөхгүй тэмцэлцээр Атат дайсны гарт ам өргөднө. Боолчуудын домогт удирдагчдын шарил дээр Фригиа бусад боолуудын хамт уй гашуудлтайгаар бүхийн өслөнө. Спартакийн нэр түүний алдар гавьяа үеийн үед алдаршин мангаж үхшгүй мөнхөд үлдэнэ. Энэхүү бүжгэн жүжигийн гол дүр бол мэдээж месжин боолуудын удирдагч Спартак юм а. 3 цаг гарын үргэлжлэх балетийн ихэнх хэсгийг Спартак дангаараа авч явдаг. Тиймээс ч тухайн дүрд хуурч ухаа жүжигчнээс техник, сэтгэлгээний ур чадварыг ихээхэн шаарддаг дүр юм. Спартак өөрийн яг тийм сэтгэлийн хувьд бол инэрэнгүй, хайрлсан, ард түмнийг өрөвдсөн энэ тэмцлийг
ширүүн өрнүүлж чадсанаар бол түүхэнд нэрээ үлдээсэн маш баатарлаг эртний грек ромын түүхэнд бол нэгдүгээрт бичигдэх хүн. Бүжгэн жүжигийн хувьд бол энэ түүхэн ач холбогдлоо бүгдийг бариад тэмцэлд хэрхэн өрнөж байгаа, тэмцэлд өөрсдийгөө бусдыг яаж урайлан дуудаж байгаа, ромын тэр жанжинтай тулдж байгаа, цэргүүттэй тулдж байгаа. Тэгээд тэр тэмцлийнхээ үр дүнийг баатарлагаар хамгаалж бүжгэн жүжигийн үйл явдлууд өрнөж гарч ирдэг. Сэтгэлийн тэнхээ, техникийн ур чадварыг шаардсан бүжгэн жүжиг байгаа юм. 3 цагийн хэмжээний бүжгэн жүжигийн ерөөсө 80 гаруй хувийг Спартак авч явдаг. Энэ бүжгэн жүжиг ерөөсө 80% нь дан эрэгтэйчүүдийн хэсэг. Энүүгээрээ бол Григорович бүжгэн жүжигүүдийн шинжилтийг хийж өгсөн гэдгээр романтизмын үеийн балетуудыг бол халж шинэлэг ийм хэлбэрийн юм байж болох юмаа гэсэн баталгаа болгож гаргаж өгсөн. Ямарваа нэгэн үйл явдалд бол хайр сэтгэл заавал холбогдолтой болж эхэлдэг. Фригия боолын ертөнцид бас боол болсон бүсгүй. Фригия энэ жүжигт байгаагаараа тэр Спартак гэдэг хүний хайр сэтгэлийг бол илүү одоо үзэгчдэд дөхөн болгож өгч байгаа. Тэр хүний шаналл зовлон, ард түмний одоо боочлон дарлагдж байсан сэтгэлийн гүн ямиг Фригия бол тодтогч өгж байгаа. Фригиаг бүжиглж байгаа хүний дотор сэтгэлд бол ямар уян зөөлөн сэтгэл байгаа вэ гэдгийг Фригиа тодтогч өгөх ёстой. Энэ хүний одоо хийж байгаа хэсэг бол голцоо дандаа хосол бүжгийн хэсэг байдаг. Энэ хосол бүжгийг хийж өгснөөрөө бол одоо мэдээж эмэгтэй хүний одоо гоо сайхан хамгийн гоо сайхан юм юунд байдаг вүлээ тийм ээ, сэтгэлд байдаг. Тэр сэтгэлийг гаргаж өгөхийн тулд мэдээж Фригиад бүжиглж байгаа хүн бол энэ дээр анхаарч өөрийнхөө хөдөлгөөнийг зөөлөн одоо хөнгөн сэтгэлийн одоо бүх одоо шаналл зовлон хүмүүст бүгдэнд нь гаргаж өгөх хэрэгтэй болж ажиллах хэрэгтэй байт юм аа. Ромын эзэнт гүрний цэргийн жанжин Крас гэдэг хүн бол бодит хүн. Маш их хэрцгий, дарангуйлагч, түрэмгийлэгч, одоо баяр цэнгэл дуртай их одоо наргаанч ийм хүн хэдий боловч эзэнт гүрний тэр үзэл бодлыг хамгаалахын төлөө төрсэн төрөлхийн цэргийн жанжин гэж ярьдаг л да. Бүжгийн жүжигт гарч байгаа тухайн бүжиглэгч хүн бол энэний тодорхой нэг хэсгийг нь харуулад байгаа юм. Найр цэнгэл харгас хэрцгий талаас нь харуулад байгаа. Гэхдээ нэг бүжигчин хүн ч юм уу эсвэл Красыг бүжиглж байгаа бүжигчин хүн бол цаана эзэнт гүрний бат суур хан хэрмийг тодорхойлж өгж байгаа. Энүүгээрээ бол одоо бас л өөрийнхөө үзэл сурталыг харуулахыг хичээхийн тулд ажилладаг. Крас мэдээж энэ тухайн бүжгийн жүжигийг товойлгож, тодтогч, Спартакийг тодтогч өгж байгаагаар хамгийн гол хүн нь. Ер нь Крас энд байгаагүй бол Спартак тэнд байгаа ч үгүй ч юу. Красын тэр тухайн ордонд ийм аллага болоогүй бол Спартак тэмцэлд өрнөөч үгүй ч юу. Крас гэдэг бол энэ бүжгийн жүжигийн хамгийн одоо товойлгож өгж байгаа, Спартакийг товоолгож өгж байгаа гол хүмүүсийн нэг. Татвар юм гэж байгаа юм тийм ээ. Татвар юм гэхээс илүү одоо чөлөөт бие үнэлэгчд гэсэн ойлголт л доо. Крастай адилхан өөрийнхөө эзэнт гүрнийг хамгаалсан, өөрөө бол эд мөнгөн шуналтай, баяр цэнгэл дуртай, Краста цуг найр наадам хисээл энэ тэнд месчин боолын тулаан үүсгээл цэнгэж явах дуртай эмэгтэй хүний дүрэлдэ. Хажууд байгаа хүнээсээ нөлөөлдөг ч бас л хэрцгий зан нь давмгай. Бүжгийн жүжигийн хэсэг дээр бол энэнийг бол шаламгай, дайчин, ирэмгий энэ байдлыг үзүүлсэн эмэгтэй хүний гал цог. Тухайн нийгмийн язгууртан эмэгтэйчүүд ямар их сэхэл зүүр тийм ээ бардам зантай байдаг үлээ. Яг тэрийг гаргаж өгсөн
Эгинег дагсан эмэгтэйчүүд бол чөлөөт эмэгтэйчүүд. Гэхдээ эгинэ бол тэдрийг толгоож гол үүрэг гүйцэтгэдэг. Тэнд очиж найр цингэл надтай цуг явна. За. Одоо хэдүүл Спартакийн цэргүүд дээр очиж одоо тэр залуучуудыг өмүүлж одоо хүчийн сарниулъя. Краст тус болж байгаа. Краст тус болно гэдэг бол крас эрх мэдэлтэй болно. Крас эрх мэдэлтэй болно гэдэг бие бол мөнгөтэй баян болно гэсэн үүднээс ийм үйл явдлууд өрнөдөг. Харин балетын хамгийн гэгээлэг хэсэг малчтын амьдралд харагдана. Бүжгэн жүжгийн үйл явдал тэр чигтээ дайн тулаан тэмцлийг харуулах боловч эрх чөлөөт малчин иргэдийн амьдралаар эрх чөлөөгөгч зүйлийн үн цэнийг харуулсан гэж хэлж болно. Боолчуудын хавчигдмал амьдрал, уулын малчин иргэдийн амьдралыг харьцуулан үзүүлснээр хоёр өөр ертөнцийг сөргүүлэн тавьж энэ дундаас эрх чөлөөний үн цэнийг харуулжээ. Чөлөөт боолч одоо иргэдийн хэсэг байдаг. Одоо ууланд амьдарж байгаа малчид нар мандаа байж хат хэсэг хүмүүс ингээ ууланд хонь хариулаад иргэдийн баяр баясал сэтгэлийн жаргал тэнд хүмүүс ингээл нэг чөлөөтэй суугаал хоньныхоо бясалгыг хувааж идэл гадуур өрнөж байгаа бослого тэмцлийн талаар яриад энэ нь бол одоо тухайн бүжгийн жүжигт байгаа хамгийн гол гоё хамгийн сайхан гэгээлэг хэсэг нь тэнд өрнөж байгаа явж байгаа хөгжмөн ч гэсэн тийм санагддаг л да. Эрх чөлөө гэдэг ямиг харуулж өгснөөрөө их сайхан гоё хэсэг. Малчтын бүжиг гэж хэсэг байгаа. Энэ малчтын бүжиг дээр бол яг уулынхны амьдрал тэнд уулынхан хонио хариулаад уулын өндөр тагтан дээр яаж байдгүй ард түмэн ямар хөгжмийн зэмсэг илүү эзэмссэн байдгүй одоо лимб бишгүүр гэдэг хөгжмүүд байдаг. Энэ дээр бол Хачатурян энэ онцлогийг оруулж өгснөөрөө яг тухайн үеийн тэр ууланд амьдарж байгаа малчтын тухайн үеийн грек ромын үед чөлөөт боолчуу тийм ээ чөлөөт иргэд яаж амьдардаг байсан тухайг тэр хөгжмийнхөө бүтээлээрээ их маш тодорхой харуулж өгсөн. Энэ нь бол бас Григоровичд их түлхүү бас. Месчин боол гэдэг бол Ромын эзэнт гүрний үеийн баяр цэнгэлийн гол хэсэг. Тэнд хүмүүс үхжил байна, хүмүүс бие бинийгээ алж байна. Тэнд бол найр цэнгэл хийж байгаа хүмүүс циркийн үзүүлбэр шиг л санагддаг байсан үе. Энэ бүжгийн жүжиг дээр яг энэ месчин боолын хэсгийг оруулж өгснөөрөө тухайн нийгмийн үеийн харгас үйл явдал, нийгмийн давхаргыг гаргаж өгж байгаа бас нэг тодорхой хэсэг. Тэрний хөгжмийн хэсэг болон бүжиглж байгаа бүжигчдийн хэсэг бол боолчуудын стадионд орцсон юм шиг л хүнд сэтгэл төрүүлэх ёстой байдаг. Энэ месчин боолууд мэдээж байхгүй бол тухайн нийгмийг одоо бас тодтогч, товойлгож өгөх аргагүй. Тэгэхээр энэ дээр бол Григорович, Ариам Хачатурянч тэр ерөөсөө энд байгаа бүх үзэгдлүүд дотор байгаа хэсэг бол тухайн нийгмийг яг тэр чигээр нь багтааж өгснөөрөө гайхамшигтай дээл болсон байна. Тэгээд месчин боолууд нь тэнд хоёрхан хүн зөвхөн месчин боолын хэсгийг үзүүлээд байгаа боловч тухайн нийгэмд тийм ээ тэр стадион дотор хичнээн месчин боолууд хоорондоо алдаж хичнээн тулаан өрнж ямар их цус урсаж тийм хичнээн хүн уйлж унжиж хичнээн хүн баярлаж сингэж байгаа. Энэ байдлыг хоёрхан хүнээрээ тухайн хэсгийг үзүүлж өгснөөр бол энэ бүжгийн жүжигийн яг нийгмийн давхаргыг үзүүлсэн гол хэсэг бас. Эрхэм үзэгчдээ Тансаг урлаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Эрх чөлөөгөөж хүний амьдралд ямар чухал болохыг харуулсан Спартак бүжгэн жүжигийн талаар энэ удаагийн дугаартаа төлөвлөлөө. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.